Christmas Bread тавтан оролцооно. Өнөөдрийн энэ бичлэгийг би Эрдэнэ дотоос найзын хангалтгааноос нэвтрүүлж байна. Тэгээд Монголд ирээд ер нь Монголд гэрээ нөхцөлд ямар нэг юм тийм хэмждэг аяж имлүүргүйгээр яаж хөрөнгө гаргаж авах вэ гэдгийг энэ бичлэгээр үзүүлэн. Тэгээ би 7 хоног өнөөдөр би ингээ хөдөө явж байна. Тэгэхээр дараагийн бичлэгүүд маань одоо хөдөөний нөхцөлд үргэлжлүүлэн хөрөнгөө тижээх маягаар явна. Тэгээд 7 хоногийн эцэст ямар хөрөнгө гарсан бэ гэдгийг бол харуулна. За тэгэхээр өнөөдрийн байдлаар бол надад аяхта ус 3 байна. Тэгээд энэ барайны шилэндээ би өөрөө хөрөнгийг хийхдээ баримжаагаар хийн. Тэгэхээр ер нь жоохон тийм гарын баримжаагаар нэг өтгөн шингэний тааруус хийгээл тэгээд нэмээд явна гэсэн үг. За тэгэхээр одоо энэ дээр би бол жоохон ус хийгээд яг тэд гэж хэмжихгүйгээр зүгээр ороод нэг юм жоохон ус хийгээд тэгээд эндээсээ гурлаа хийгээл баримжаагаар л ингээд утхан да. За энэ бол болж гинөө. Нэг жоохон өтгөнтэй болж гин. Хэрэг жоохон өтгөнтэй болох юм бол ус нэмээд хийчих болно. Шингэн бах юм бол гурилнаасаа нэмээд хийчих болно. За ингээд гурил нь сайхан гурил маань устайгаа найрцсан байхад бол тэрийг нэг хутгаад хаалхгүй. За тэгэхээр нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. За энийг ингээ 24 цагийн дараа дахиад ус гурил нэмэндээ. За тэгээд 7 хоногийн дараа ямар болохыг та нартай үзүүлье. За өнөөдөр 24 цагийн дараа бид одоо Булган аймгийн Хангал суманд Жагаа гэдэг айлын Батхноо гэдэг хүүхний галтгоон дээрээ ингээд хөрөнгөө арилжуулж хийж байна. Хөрөнгөө тижээх гэж байна. За тэгэхээр 24 цагийн дараа хөрөнгө маань эсэлдсэн шинж тэмдэг бол алга байна. Үнэр танарч байхгүй. За энэ бол хэвийн. За үүн дээр бид нэр усаа нэмлээ. Одоо жоохон ус нэмээ. Тэр Батхногийн маань юм сайхан бүхэл дөрөв уйлаа нэмээ. За нэг иймэрхүү маягтай болж байна. Нэлээ өтгөн гэсэн үг дээ. 24 цагийн дараа дахиад нэмээд зурна. За дараа уулзтал баяртай. За бид нэр өнөөдрийнхээ 3 дахь өдрийн бичлэгийг Булган аймгийн Орхон сумын Батхын гэдэг айлын гаднаас хийж байна. Тэгэхээр одоо 48 цагийн дараа хөрөнгө маань одоо ямар байдалтай болсныг цөмөөрө харцгаая. За тэгэхээр 48 цагийн дараа хөрөнгө маань ингээд ус дундуура ялгарсан байна. Тэгээд энэ жоохон тийм хий үссэн байна. Тэгээд хэрвээ онгоолгоод харах юм бол үнэрхэх юм бол баг зэргийн тийм арай жоохон өөр үнэртэж юм. Тэгээд дотор талын харахаар хий үссэн байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эсэлдэг процесс ихсэн байна. За үүн дээрээ баг зэргийн ус хийгээд тэгээд гурил хийгээд түрүүнийхээ зурмагтаа сайн нийлүүлээд ингээд зураад маргааш тэгээд харцгаанаа цөмөрөө. За тэгэхээр хөрөнгө маань нэг иймэрхүү өтгөн шингэн юм боллоо. Ийшээ тийшээ их явж байгаа болохоор ихэнхдээ таглаад байж байгаа. Тэрийг бас анзаарж байгаа бах. За ингээд маргааш уулзцгаая. За өнөөдрийн бичлэгийг Булганы Орхон сумын Мэжид гэдэг айлын гаднаас явуулж байна. Доор гурил маань тоноо дээр усна гэж ялгарсан байна. Тэгээ би нэг ерөн дандаа таглаатай байлгаж байгаа. За тэгээд би яг зураг авах. За би тунсан хөрөнгөө сайн гутгачлаа. Одоо дээр нь тэгээд ус нэмээд ингээ гурил нэмээд авъя. Ингээ гурил усаа нэмээд үргэлжлүүлээ зуръя. Тэгээд дараагийн өдрөөс эхлээд хөрөнгөнийхөө талыг хасаад тэгээд дээрээс нь гурил усаа нэмээд явна. Иймэрхүү өтгөн шингээшээ ингээд зуураад ингээд
үлдээе. За тэгээ маргааш үргэлжлүүлээд ямар болохыг харъя. Өнөөдөр бидний хөрөнгө хийж байгаа 5 дахь өдөр. Тэгэхээр бид нэр одоо хөрөнгө маань ямар болсныг үзье. Тэгэхээр энэ хөрөнгө маань одоо хөлгөөнгөө газар байсан. Тэгээд энийг ингээ онгоолгоод үзэхээр зэрэг ямар нэгэн хэмжээгээр хөөсөрсөн эсэлдэлт ингээд явагдаж байгаа шинж тэмдэг ажиглагдаж байна. Тэгээд энийг ингээ үнэрлэхээр нэг баах зэргийн тийм нэг зөөлөн тараг шиг тийм үнэр гарч байна. За тэгэхээр ямар ч хэсэг ямар нэгэн хэмжээгээр эсэлдэлт явагдаж байгаа юм байна. Талын бид нар асгаа үлдсэн дээр нь усаа хийгээд сайн зуураад ингээд тавиад орчихъя. За тэгээд одоо 24 цагийн дараа ямар болох нь вэ? Энийг бол ингээ хагас таглаад тэгэхээр ингээ хөдөлгөөнгөө газар орчихно. Тэгэхээр дараагийн өдөр ямар болохыг нь эргээд харцгаая. За өнөөдөр бол бид нарын талхны хөрөнгө хийж байгаа 6 дахь өдрөө. Тэгээд хөрөнгөө ямар болсныг харъя. За хөрөнгө маань одоо нэлийн хөөсөрсөн эсэлтэлт явагдаж байгаа харагдаж байна. Тэгээд хажуу тийшээ ингээд хилтийлэхээр тэр цаана жижигэн хөөсөн цэрүүд ингээ хагараад харагдаж байна. За тэгээ үнэрлээд үзэхээр тийм нэг жоохон тийм эсгэлэн үнээр орсон байна. Тэгэхээр энд бол ямар ч үсэн ингээд тогтмол газар, сэрүүхэн газар байлах хэрэгтэй байна. Тэгээ хөрөнгөө бол маш сайн ингэж хутгаж өгөх хэрэгтэй байна гурлаа. Энэ хөрөнгөө бид нэр хутгаж агаад хөрөнгөнийхөө талын асгаад жоох уус нэмээд за тэгээ гурилнаасаа игээд тутгана да. Тэг өтгөн шингэний хувьд бол нэг иймэрхүү. Өнөөс жоох өтгөн байсан ч олно доо. За бид нэр ингээд хөрөнгө зурж байгаа 6 дахь өдөр маань юм байна. За тэгээ маргааш ямар болохыг харцгаая. За өрмийн нуур гэдэг энэ булганы сайхан нутагт бид хонлоо. Энэ хоорондоо бид бас байгалийн сайхныг үзэнгээ. Би бас талхныхаа хөрөнгөтэйгөө зуралдаад та бүхэндээ бас талхны хөрөнгийг хаанч хизээж ямар ч нөхцөлд бас хийх боломжтой юм шүү гэдгийг үзүүлэх гээд бас хичээлээ. За тэгээ ийм сайхан нуурын ирэг дээр энэ олон айлууд зусаад хаврын намрын ихэн болж байна. Тэгээд энэ давааны ар өөр бүгдээрээ сайхан малтагаа ингээд байдгийм ээ. Тэгээд бас ийм сайхан газар ирснийх талхчин та нартаа бас байгалийн сайхныг үзүүлэх гэдэг юм бичлэгийг хийж байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бидний нойдог хөргөний талх гаргаж байгаа 7 дахь өдөр. Тэгэхээр би Эрдэнэтэд буцаад ирсэн байна. Тэгээ өнөөдөр би энэ бичлэгийг мөнх ачтыг гэдэг айлын бачаргал гэдэг бүсгүйн галтгооноос хийж байна. За тэгэхээр 7 дахь хоног дээрээ буюу одоо ингээд урд нь 6 хоног бидний ажилласан хөрөнгө маань ямар болсныг ажиглая. Тэгэхээр энэ болохоор тийм жижигхэн хөөснүүд үүссэн байна. Жижигхэн хөөснүүд үүсээд тэгээд ингээд би одоо үнэрлэе. Тийм сайхан эсгэлэн үнэртэй болсон байна. Ямар ч байсан эсэлтэл явагдсан байна. Гаднаас нь харж ирсэн юм жижигхэн хөөсөн цэрүүд байна. Тэгэхээр магадгүй өчигдрийн аялын явцад энэ эсэлтэлт нь жоохон өөрчлөлт орсон байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан эсэлтэлт явагдсан байна. За тэгэхээр энийгээ би зураад сайн утгаад тэгээд талын би асгана. За тэгээд тал дээр нь жоохон ус нэмээд сайн зураад орчихъя. За хэрвээ энэ хөрөнгө маань маргааш ихэд ямар нэгэн байдлаар талах эсгэх чадaltaй гэж би үзэх юм бол энийгээ би талах зурж хийсэн талхаа та нартай үзүүлнэ. За нэг иймэрхүү. Тэгээд яг бүтэн таглахгүйгээр зүгээр ингээд тагийн тавиад ингээд орхичих. За тэгээд маргааш бүгд ямар болохыг харна. Өнөөдөр нойдог хөрөнгө гаргаж авсныхаа одоо 8 дахь өдөр буюу одоо
одоо энэ хөрөнгө маань талах хийхэд бэлэн болсон байна гэж би дүгнэж байна. Тэгэхээр өчигдөр би хөрөнгөө талын насгаад уус гурил нэмээд зурсан. Тэгээд одоогийн байдлаар ийм жижигэн хөөснүүд үүссэн байна. Гадна талаас нь харахад тэг хөрөнгөө ингээд хажуу тийш нь болохоор зэрэг энэ хөөснүүд ингээд хагарж байгаа нь харагдаж байгаа. Тэгэд өнөр нь болохоор нэлээд тийм сайхан эсэглэн үнэртэй. Энэ шин хөрөнгөний шинжтэй байна. Тэгэхээр энэ талах хийх чадaltaй болсон гэж үзээд би үүгээр одоо талах хийж турчиж үзнэ. За тэгэхээр хөрөнгөө ямарч найдан хөрөнгийг ямар ч нөхцөлд, ямар ч орчинд гаргаж авах боломжтой. Заавал одоо хэмждэг, хэмжүүр, аяг халбах, жинлүүр хэрэглэхгүйгээр зүгээр баримжаагаар ч гэсэн ингээд хөрөнгө гаргах боломжтой гэдгийг би энэ одоо олон өдрийн аяллаа дундах явцаасаа та нарт харуулахыг хичээлээ. Хамгийн гол нь юм тогтвортой хөдөлгөөнгүй байх нь бас чухал юм байна. Мөн тэм сэрүүтэр орчин бас их чухал юм байна. Тэгээд ямар ч байсан уус гурил хоёрыг зураад авахад тэнд бол бактери үржихнэ. Тэгээд тэр нь талах хэсэх чадaltaй болж боломжтой байд юм байна гэдгийг харуулахыг хичээлээ. Тэгээд та нар үүнийг дураагаад өөрсдөө хөрөнгөө гаргаж үзээрэй. За баярлалаа.